4 жилийн өмнөхөд Арслан нам төрд гарч ирж байхдаа хүн шиг амьдрын ус шиг хөгжигээл гарч ирсэн. Гэтэл яасан тендер шалгаруул төсөл нэрээр ингээл танилцалтаа баахан мөнгө таргаал. Тэгээ тэрний үр төлбөрийг арт түн бид нар л төлөх болж шít. Өнөөдөр хинч Монголын иргэд өртөө амьдрах хүсэхгүй нь энд юу н хариулж өгөөч. Энэ юу н өөрийг хин төлөх ёстой юм бэ? Тодорхой маш хурдан хугацаанд өр ашиг авах ийм төсөл хөтөлбөрүүдэд энэ Чингис Бонд энэ авч байгаа зээлийг зарцуулаа гэж тийм ээ. Бүр одоо тодорхой $1-ыг $2 болгох тийм төсөл хөтөлбөрүүдэд зараа гэсэн ийм үндэсний аюулгүй байдлын зөвлөмжтэй чиглэлтэй шүү дээ. Тэгтэл аваад ирсэн нөгөө мөнгөө юунд зарав? Өнөөдөр юунд зарсан ч тодорхой биш байгаа шүү дээ. Улсын их хурл одоо холбогдох байнгын хороонд ажлын хэсэг байгуулад энийгээ шалгаад дүн банкыг нь одоо ингээд хилцүүлээ гэхээр зэрэг хавдраад тэгээд тэрнээс сухтаагаад. Хаян гишүүн засгийн газарт ажиллаж байхдаа нөгөө авсан $580 сая, $500 сая нэгч долларыг одоо үрэлгүүлгүй хөдөлгөлгүй дараагийн шинжилгээний засгийн газар шилжүүлж өгсөн гэж байна шүү дээ. Дээр нэмэгдсэн нөгөө Чингис Бонд, дээрээс нь Самура Бонд, нөгөө Дим Сам одоо юу гэдэг одоо бүр уучраа болохоо байсан. Энийг хөрөнгө мөнгөний чинь зарцуул тайлаа хаана явж байгаа бэ? Хэн авсан юм бэ? Яасан ойлгомж байхгүй. Энэ бүх зүйлийг бол санаатаа хийсэн л харагдаж байгаа. Санаатаагаар хоёр том алдаа одоо хийсэн. Нэг нь бол бодлогын санаатай алдаанууд. Нөгөөх нь гүйцэтгэлийн. Яг бодит гүйцэтгэл. Гүйцэтгэлийн гэдэг нь яагаад гэж байгаа гэхээр яг энэ гүйцэтгэж байгаа хүмүүс нь үнэхээр чадваргүй хүмүүс бүх одоо салбар бүх төвшөнд одоо хийж тавьсан. Тэд нар мэрэгжлийн бус одоо ах トゥ хамаатан юу гэдэг нам харьяалалаараа фракцийн харьяалалаараа ажилдаа хариуцлагагүй одоо өөрийн гэсэн юу гэдэг ухамсаргүй хандаж бидний одоо яриад байгаа энэ бүх бонд зээлийн босгосон мөнгийг өрн таран хийсэн яг ингэж тодорхой л харагдаж байна. Ерөөсөө эхнээсээ эдийн засгийн бодлогын алдаа гаргасан. Төсвийн бодлогын алдаа гаргасан. Мөнгө санхүүгийн бодлогын алдаа гаргасан. Эднэр алдааг хэлсээр байхад бол засаж залруулахгүй явсны гай болвол одоо өнөөдөр үгээр илэрч байгаа л. Нэг хоёрт нь бол би эрх баригчдыг нэг зүйл дээр хатуу ойлголттой болоод бидэнд маш хамгийн их ойлгомжтой байгаа юм бол нөгөө үн докторжуулах хөтөлбөрийн 4 орчим их 80 төгрөгийг гаргаад тараачаа биз дээ тийм ээ. Түрүүн чойчоо гişүнээ хэлж байгаа бүгдийг хамт химээд нөгөө ад үзээд байгаа 21 мянган хүн болгонд олгож байсан 21 мянган төгрөгнөөс өсвөлээд хүүхдийн мөнгө эхийн одонтой гişүүдийн мөнгө бүх юмнуудыг хамт химээд 4 жилийн хугацаанд 2008-аас 12 онд чинь 1.9 их 80 төгрөгийг л одоо бүгдийг нийлүүлэхэд зарцуулсан байна. Тэрнээс 2 дахин илүү мөнгийг үн докторжуулах хөтөлбөрөд гэж зарцуулчаад тэгээд тэр мөнгөө юунд зарцуулсан вэ? Өөрийнхөө одоо мэдхийн, өөрсдийнхөө үүсгэн байгуулсан, өөрсдийгөө тойрч үйлдэг хэдхэн зөөлөн компаниудад дарааж өгчээд байгаа шүү дээ. Энэ өхтүүд маань нөгөө 4 их 80 төгрөгийн үн докторжуулах хөтөлбөрөд гаргасан мөнгөө бол хэдэн хувийн хөл? 3-4% үүтэй. 10 дахин бага. Одоо эн чинь шударгаас юм уу? Дараагийн энэ өртөө холбоотой нэг асуулт байгаа. Засгийн газрын энэ хэрэгжүүлж байгаа энэ концессийн өр, векселийн өр гэдэг бас нэг өр бий. Гадаад өр байна. Дотоод бондын өр байна. Монгол банкны өр байна. За энэ концессийн өр гэдэг асуулт. Сая их сонин зүйл гарлаа шүү дээ. Нөгөө удам төсөл хэрэгжүүлээд байсан. Нөгөө аж ахуй нэгжүүд маань мөнгө аваагүй гэж таарад. Аргаа ураад гудамжинд гараад эсэргүүцлээ илэрхийлж хийж байна шүү дээ. Учир шалтгаан юу гэвэл бид авто замын одоо салбарын бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн замчид бид өнөөдөр ядуурсаар, ажилласаар, бүтээсээр байна. Өнөөдөр авто худалдааны зах зээлбэрийн 4 байгууллагын түүнтэй дамжсан 30 байгууллагын 12.8 тэрбум төгрөгийг 2 жил олгоогүй байна. Байнга анхааруулж хэлээд байгаа нэг зүйл байгаа юм л да. Концессийн гэрээ бол авилгалын одоо маш том үр уурхайны нэг гэж одоо байвал хардаг. Ягаад гэвэл концессийн гэрээг ил тод хийхгүй байна. Концессийн гэрээг зөвхөн салбарын сайд нар баг одоо хаалганы сатал шууд компаниудтайгаа шууд байгуулж байгаа учраас тэнд бол энэ тавигдсан зам харгуй концессийн гэрээгээр хийсэн юмны чинь үн өртөг өсөх нэг үндсэл нь тэнд байна. Тэн дотор авилга шингэж байгаа учраас тэр өндөр өртөгтэй болж байгаа байхгүй. Тийм болохоор концессийн гэрээ гэдэг имийг бол бид нар одоо хязгаарлах, энэ үнийг ил тод болгох, концессийн гэрээний тендер гэдэг имийг бүр ил тод нээлттэй зарладаг байх. Ийм одоо хатуу сахилга баттай болохгүй бол энэ концессийн гэрээ цаашаагаа бол хөнгөн хялбар аргаар мөнгөтэй болдог хүмүүсүүдийг хүлжүүлдэг тийм гинжин хэлхээ болж хуурхаа гэдгээс бид нар болгоомжлох хэрэгтэй.
Бид нар одоо улсаараа дэмчин тавьж иж Чингис бонд гэдэг мөнгийг босгосон 1.5 сая $. Тэр бум. Тэр юм хийж чадсан уу? Боинг онгоцноос өөр үзүүлэх юмгүй болчиход байгаа. Энээс өөр юм бол үндсэндээ байхгүй байгаа. Бид нар Чингис бондтой тэнцвэр хэмжээний тэр тараасан мөнгөтэй тэнцвэр хэмжээний юмыг өнөөдөр бүтээн байгуулалт руу хийчлээ л дээ. Тэг бидний үр хүүхдүүд тэгээд яванд энэ төгрөг мөнгө төлчихнө л дээ. Яг нэг үгүй хэлэхэд бол аимшигтэй хэмжээний дэмжлэг үзүүлсэн шүү дээ. Ялангуяа 12 он 13 онд санаж байна уу та нар? 3 тэрлион төгрөг маяг төгссөн шүү. Энэ сүүлийн 90 хэдэн жилийн хугацаанд засгийн газар байгуулагдаад тэгээ бараг маргааш нөгөөдөр нь 3 тэрлион төгрөг зүгээр маягаад авч ирсэн тийм засаг бол байхгүй шүү. Тэгээ тэр мөнгө хайдсан, юунд явсан, юу болж хуурсан бэ гэдэг асуудал яригдана л та мэдээж яригдчих л таараа. Эдийн Чингисийн нэрээр нэрлсэн бонд энэ ард түмэнд нөлөөлсөн нөлөө байна уу байхгүй юу гэдгийг л асуумаар байна. Ард түмэнд л ямар ч байсан юм наалцсан. Цалин дэдвэрт нь юм нэмэгдсэнгүй. Мөрийн хөтөлбөрийг эдгээр сонгуульд орохын тулд дэвшүүлдэм байна гэж өнгөрсөн 4 жилийн хугацаанд харагдаж байгаа юм л та. Яагаад би ингэж хэлэх үндэс байна уу гэхээр бол өнгөрсөн 4 жилд 8-аас 12 оны хооронд бидний тавигдсан мөрийн хөтөлбөрүүд бол үндсэндээ 100% хэрэгжсэн. Өөрөөр хэлбэл бидний 1.5 сая төгрөг өгөх тухай асуудал, цалин дэвтгүр хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх тухай асуудал. Бид нар цалин дэвтгүр хэмжээг 2.5-аас 3 дахин нэмэгдүүлсэн. 1.5 сая төгрөгөө тодорхой түвшинд өгч эхэлсэн. Гэтэл эднэрс юу гэж яах вэ гэхээр 1 сая төгрөг өгснийг бол эрс шүүмжилж байгаа. Өөрөөр хэлбэл энэ одоо бараг л одоо сонгогчдыг хахуулсан юм яриа. Бид нар чинь мөрийнхөө хөтөлбөр цагаан цаасан дээр хараар бичээд ингэж хэрэгжүүлнэгээ заасан юм а хэрэгжүүлсэн. Тэгвэл энэ эрх баригчид мөрийн хөтөлбөрийг зөвхөн ард түмнээс санал авахын тулд боловсруулад эрх бариад 4 жил ажиллахдаа бол мөрийнхөө хөтөлбөрийг эргүүлж хараагүй. Юу хэрэгжүүлэх ёстой гэдэг юмнуудаа үзээгүйгээр шууд ерөөсөн өөрсдийнхээ хүсэл тэгээд тэр одоо цааталт нь яавал дамын аргаар энэ мөнгийг ойр дотныхондоо өгч зарцуулж болох уу гэдэг юмыг төрүүлж харж бодлогогүй зарцуулсны гай гэж би ийм хоёр зүйл дээр үнсэж энийг бол хэлхийг хүсэж байна. Энэхээр юу гэж англ Монгол улсын эдийн засгийн чадах өөрийн нөөц болцоогоор жилдээ 1.8 их найдын хөрөнгө оруулалт хийж чаддаг байсан. Сүүлийн 3 жил дараалал нь 1 их найд төгрөгөөр энэ төсөв тасраад байхад энийг хийлж ярьж шүүмжилсээр байтал бид урсгал төсвийнхээ бүтцийг үзэж энийг чамбааруулах, хяналтаа сайжруулах, төсвийнхээ уриашгийг нэмэгдүүлэх тал дээр нэг ч алхам хийгээгүй. Манай улс бондын зөвхөн хүнд жилд 13 сая бог малын үнэтэй тэнцэх хэмжээний төлбөр төлж байна. Хөнгө хөвчлүүдийн өөр улсын өрөнд орууланд тооцож тоосдг юм уу юу гэдгийг л хариулж өгмөр байна да. Гэхдээ ер нь ямар ч утгаараа бодсон өнөөдөр Монгол улсын эдийн засгийн одоо хэдэн хувийн хөвчлийнхэн бүрдүүлж байгаа вэ гэдгийг л тооцож үзэх хэрэгтэй шүү дээ. Монгол улсын хөгжлийн ерөнхий концепц нь бол одоо хувийн хишилд түшгэлсэн эдийн засгтай байхад ийм концепцээр явж байгаа. Одоо үндсэндээ нийт манай эдийн засгийн чинь бол 80 гаруй хувийн хувийн хвшлийнхэн бүрдүүлж шít. Гэтэл энэ 80 гаруй хувийг бүрдүүлж байгаа хувийн хвшлийнхэн маань төлбөрийн чадваргүй болоод тэрнээсээ үүдээ түрүүний одоо чойлсрон гишүүний хилдэг шиг гадна дотныхонд одоо ингээд бүх энэ одоо байшин барилга компани ямаа алдаад эхлэх юм бол энэ Монгол улсын үндэсний аюулгүй байдалд хортой биш гэж юу? Түрүүн чойлсрон гишүүн хэллээ шүү дээ. Грекэд жишээлэх юм бол үнэтэй цэнтэй бүхнийг гадныхан авцсан байна гэж. Манай тим юм нүүрлэх юм бол бид нар бас л одоо амаргүй л байдалд орох бах. Бас л нөгөө тусгаар тогтнол эдийн засгийн бүрэн эрхт байдал гэдэг ингээд энэ бүх юм чинь хөндөгдөх асуудал учраас энэ засгийн газарт хамаагүй юм Монгол улсын газар нутаг дээр байх ёсгүй юм. Бүх юм хамааралтай байх ёстой. Улс орны эдийн засгийн байдал бол хүнд байгаа хэн бүхэн бодож байгаа. Ийм учраас зүгээр хувь хүний тухайд бодоход бол энэ их өр зээл юм аваад байдаг энэ одоо зөв юм уу буруу юм уу? Өөр 1000 хүрэхээр цайдаг гэдэг шиг одоо энэ ирэх барьж байгаа улсууд маань хилээ тэгээд хүн өөрөө нөгөө хүн гэмээ мэдэхгүй тэмээ гэдгээрээ мэдэхгүй гэдэг шиг ингээд нэг ийм одоо үзэл хандлагаар хөтлөгдсөн улсууд чинь энээсээ гарч чадахгүй ба шүү дээ. Одоо 10 хэдэн сая доллар байсан чи авчил байдаг. 200 хэдэн сая доллар байсан ч авчил байдаг. Хаанаас юу олдноо ямар хүүтэй байх нь хамаа байхгүй. Одоо ерөөсөө
авахын мөн болоод байна шүү. Тэгээд ерөөсөө энэ авсан өр зээл бонд чинь бол бидний үр хүүхдүүд төлчих юм уу? Энэ санаа зовхон байхгүйгээр хэвээрээд байж байгаа улсуудтай ч одоо юу ярих вэ? Тэгэхээр зэрэг бол энийг одоо зэгслэх хэрэгтэй, зогсоох хэрэгтэй. Бид нар Чингис бондтой тэнцвэр хэмжээний тэр тараасан мөнгөтэй тэнцвэр хэмжээний юмыг өнөөдөр бүтээн байгуулалт руу хийчлээ л дээ. Тэг бидний үр хүүхдүүд тэгээд яванд ийм төгрөг мөнгө төлчихнө л дээ. Монгол улс маань их өртөө гэдгийг хүн бүхэн мэдж байна. Үүнээс одоо хохирол байхдаа яаж гарах вэ гэдэг арга зам байна уу? Эдийн засгийн өндөр өсөлтөд орон маш богино хугацаанд эдийн засгийн хүндрэл бэрхшээл өрийн ангалд унчлаа. Ер нь бол энэ Монгол төрийн бодлого нэгдсэн байх ёстой гэдэг юм ихний ээлжинд авч цаглуулж болох ёстой. Өөрөөр хэлэх юм бол ерөнхийлөгч ямар их мэдлийн хэмжээнд ямар ажил өргөтэй юм бэ? Засгийн газар нь ямар өргөтэй юм бэ? Их хурл нь ямар өргөтэй юм бэ? Энэ зааг ялгаагаа одоо маш тодорхой болгож хуулийн хүрээндээ ажилдаг болох хэрэгтэй. Тэгэд энэ бүх гишүүдийн хэлсэн санал тавил би санал нэг байгаа. Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд бол төр хувийн хвшлийнхэнд нэмэр болохгүй бол гай болохгүй байх ёстой гэдэг энэ зарчмыг төр барьж ажиллах хэрэгтэй. Хувийн хвшлийнхэн бол тэртээ тэрэнгүй төр жоохон дэмжиж өөсөнд нь гай болохгүй бол энэ Монголын эдийн засгийг өөд нөргөд гаргаад чадна гэдэгт би итгэлтэй байна. Бид нар ард түмний нэг л бодлогыг сонгох хэрэгтэй байхгүй юу? Жилийн 11 ба түүнээс дээш хувийн хөлтөд зээл авах уу? Эдийн засгийн дэлхийн тулд. Эсвэл одоо улс төрөө докторж болоод эдийн засгийн доктортой бодлогыг явуулаад энэний үр дүнд гадаадын хөрөнгө оруулалтыг татваржуулж өгөх хоёр хэл сонголт байна. Ардчилсан намын дарга Зээнколд зээл өгсөн Хятадын ардын банк санаа зовхгүй байхад Бат Эрдэнэ гишүүн та яасан их санаа зовд юм бэ гэж их хурлын энэ дээрээс хэлж байлаа л дээ. Зээлээ өгсөн Хятадын ардын банкны санаа зовхгүй байхад Бат Эрдэнэ гишүүн санаа зовоод байна да. Үнэхээр бид бол хойш үедээ яасан ч ийм өр зээл ядуурлыг үлдээж болохгүй. Ингээд улсын хурал дахь Монгол ардын намын бүлгээс бэлтгэн явуулж байгаа бүлгийн цаг ээлжид ярьцлага өндөрснийг мэдэгдэе. Цагаан цаасан дээр хараар бичсэн энэ тоонууд бол одоо яг баталгаатай тоон. 20-р зуунд авсан өрөөс тэнцэх хэмжээний түүнээс давах хэмжээний 22 тэрбум 350 сая доллар өрийг аваад ашиглалчлаа. Ялангуяа энэ өнгөрсөн 4 жил 5-6 дахин их зээлийг ардчилсан намын хөрсөн засгийн газар Монголын түүхэнд байгаагүй их зээлийг маш богино хугацаанд орж зарцуулж дууслаа. Өнөөдөр юун зарсан ч тодорхой биш байгаа шүү дээ. Юу өөрчлөгдөв?